улсын их хурл за манай хууль зүйн байнгын ороо. За манай хууль зүйн байнгын ороос гайгүй л байгаа л да. Энэ улсын их хурлч одоо юу болчихсон бэ? Түрүүний 7 хоногт одоо чуулгыг хэлсэн. Тэрний дараа 4 дахь 5 дахь өдөр чуулга хуралдах ёстой шүү дээ. Байхгүй. Яагаад хуралддаггүй? Өчнөө л асуудал байна. За нэгдүгээр тэр. Энэ дээр бид нэр анхаармаар юм шиг байлээ. За би энэ юу болоод байна? За алтан гэрэлмийн маань ямар болох ч бай дээр. Одоо хуулийг бол сайн мэддэг ийм хуульч. Урдаа барьдаг хэд хуульч нарыг нэг л дээ. Гэтэл ямар бүдүүлэг алдаа хийж байна. Яагаад ийм болчихв? За тэр прокурорын зөвшөөрлөө хизээ авсан юм бэ? Тэр албан ажлынхаа шугамар мэдсэн энэ юм ингээ яагаад зарлаад байна? Одоо миний ойлгож байгаагаар тэр хүний эрхийн хороо илүү тэрнийх нь юм маань одоо бас дүгнэлт энэ төр гарсан л гэж байна. Би олж хараагүй л байна л да. Тэр болохгүй л гэж гарсан юм шиг байна. За хэнийг ч одоо гин буруугийн шүүхээр нотлоогүй байхад ийм нэг юм үүсчлээ. Юу үүссэн гэхээр нөгөө л ард түмэн л буруутай тий арих уудаг байсан, гэртээ хүн цоглуулдаг байсан. Эсвэл одоо тэгдэг ингэдэг байсан гэд. Тийм учраас буруутай гэд ингээд тийм юм явж байгаа явуулах юм. Яагаад ингэж юм бэ? Энэ чи хууль муулинд нийцэхгүй шүү дээ. Ийм одоо алдаа гарч байгаад үнэхээр харамсаж байна. Тэгээ энэ манай иргэд маань ч гэсэн энэ 30 жилд ямар ч байсан энэ хууль дээдлэх арчлал энэ бүх юмыг мэддэг болсон байна. Зөв ёсны шаардлагуудыг тавьж байна. Энэ ч зөв. Сүүлийн үед бол бид нэр айгүй ухарсан байна шүү дээ. Хүний эрхийн талаар хэвлэн нийтлэх үндсэн хуулийн зүйл заалт хэрэгжих. Энэ бүх юм байхгүй ухарсан. Энэ дээр та юу гэж бодож байна вэ? Гэх мэтлэнгийн ийм асуултууд байна. Одоо цаашдаа одоо яах юм тэгээд? За тэгээд би тайлбарлая. Тэгээд нэг юм биеийн өмөрч юм шиг болчих гээд юм. Яг үндсэндээ би хоёр мэдээлэл хийсэн. Энэ Норвег цэгийн нэгдээс ажиллаж байгаа залуучууд донд 9.3 тэрбум төгрөг дансаар эргэлзсэн юм мэдээлэл байна гэж хэлсэн. Би хариуцлагатайгаар хэлж байгаа ш. Бусдыг амын орлоход гэмт хэрэг шалгаж байгаа хүн байна гэсэн. За мөн ингээ худал мэдээлэл тараа хувь хүний нууцлал хийм гэмт хэрэгүүд байна л гэж хэлсэн. Энэ өөрөө та улсын хурлын гишүүн асуудалтай танилцах хэрэгтэй. Бичих цаасыг хараарай. Яг прокурорын байгууллагаас өгсөн мэдээлэл өрөөнд байгаа. Харин яагаад энэ мэдээлэл өгөх болсон бэ гэхлээр цагдаад хүмүүс эргэлзсэн байхгүй. Худлаа юм зохиогоод байгаа юм биш. Юун тоглоом гэдэг. Гэхдээ цаг хугацааны ирэхээр энэ нотлогдлоо л доо. Хүмүүс нь ч өөрсдөө гараад үнэн тэгтэй гэдэг дараагийн зүйлийг л ярьж эхэллээ. Хүний эрхтэй холбоотой асуудлууд, зовлонтой асуудлууд байна. Би шийдэгчтэй асуудлууд байна. Одоо яг өнөөдрийн хууль зүйн байнгын орны нурлаар хүний эрхийн багц зүйлүүд төслүүдийг танилцуулах гэж сууж байгаа. Эрүүгийн процессын хуулийн өөрчлөлтийг танилцуулах гэж сууж байгаа. Тухайлх юм бол өнөөдөр хэвлэн нийтлэг эрх чөлөө гэдэгт юуг хамааруулах юм бэ гэдэг асуудал нэлээд чухал асуудал байгаа. Монгол улсын эрүүгүүл сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд цаад учруулах гэдэг гэмт хэрэг бий. Өнөөдөр энэгээр шийтгэгч нэг ч хүн байхгүй. Яагаад гэвэл сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ гэдгийг тодорхойлсон тодорхойлт байхгүй. Ийм ч учраас засгийн газар хэвлэлийн эрхчлөөний хуулийг өргөн барьчаад байгаа. Цаашдаа энэ олон хуулиар хязгаарлагдж байгаа эрхүүдээр бид нар ярих хэрэгтэй. Саяын асуудлаас бас дахиад бид нар авч үлдэх ёстой сургамж нь эрүүгийн эрх хян шийдвэрлэх хуулийнхаа процессыг илүү дэлгэрэнгүй болгоё. Хойшлуушгүй ажиллагаа гэж зүйлдээ ингээд хэн нэг нь үзмжээрээ тайлбарладаг биш. Хэн нэг нь ийм юм байх ёстой гэж ярьдаг тэр нь хуулийн дээр бичигдээгүй биш. Энэ процессыг боловсронгуй болгоё гэдэг энэ өөрчлөлтүүд удаа дараалан хийгдээд явнаа. Их хурлаар энэ намрын чуулганаар бид нар жагсаалт цуглааны журмын тухай, хэвлэлийн эрх чөлөөний тухай, эрүүгийн эрх хян шийдвэрлэх тухай хуульд хүний эрхийн чиглэлээр арга хэмжээний тухай, хүний эрхийн бусд багц хуулиуд гэсэн ийм хуулиуд өргөн барьсан манай хууль зүйн байнгын ороогоор ороод хэлцэгдээд явна гэдэг хариултыг хэлье. За нэг асуудал байгаа тэр ард түмэн буруутай гэж яг энэ хандлагаас болоод та бүхэн санаж байвал намайг ажил авсны дараахан нэг асуудал гараад нэг хүүхдтэй холбоотой асуудал гараад би цагдаагийн байгууллагад хатуу үүрэг өгсөө. Хохирогчтой холбоотой хувийн мэдээллийг дахиж ерөөсөө ярихгүй задлахгүй гэж. Дараа нь сая бас нэг золгүй явдалтай холбоотой асуудал гарсан. Энэ мэдээллийг хэн олсон маань заавал шалгах ёстой гэдээ өнөөдөр хоёр иргэнд бас эрэг үүсгээд хохирогчдын хувийн мэдээллийг задлсан гэдэг асуудлыг шалгаад явж байгаа.
Тэгэхээр хүнийг ямар хэрэг сэжиглэн шалгаж байгаа тухай ярих нь өөрөө буруутгал биш ээ. Энэ бол альж тохиолдолд бол мэдэгдэнэ. Энэ хүнийг ийм хэрэгээр сэжиглэж байгаа юм байна гэдэг асуудал. Тэр дотроос ямар үйл баримтыг олон нийт хэлж болох юм бэ гэдэг нь эрүүгийн. За тодорхой хариулт асуулт. Тэгээд дараа нь аяндаа тодорхой болно үстэй. Хэн ямар байгаа, яаж байгаа, юу ярьж байгаа гэдэг нь тэгээд бүгд л хараа сууж байгаа юм чи тодорхойлж байгаа. За нөгөө талаар бас нэг юм тодруулах хэрэгтэй. За яагаад одоо Монголын аж ахуй нэгжээс улсын их хурлын сонгуульд дэвшсэн хүн хандив хуулийн хүрээнд авцсан байхад ямар санал өгөхийг харъя. Энэ гэсэн тийм яриад байгаа юм бэ. Тэр сэтгүүлчид харагч юм. Би өөрөө харсан. За тэр хандив авсан үний тоонд манай хуучин байнгын орон дарагч гэсэн багтаж байгаа шиг байна. Ямар хууль зөрчсөн юм? Яг яатсан юм? Юу нь буруу юм? Энэ дээр ямар ч хууль зөрчсөн асуудал гэж хэлээгүй. Энэ нь сонгуулийн хуулийн дагуу ямар ч аж ахуй нэгж хуулийн дагуу хүнд хандив өгөх хэрэгтэй. Та анзаарсан бол сэтгүүлчийн асуулт та энэ гишүүдийг зөв шийдвэр гаргана гэж итгэж гин үү? Эднэр чинь эсрэг тийшээ шийдэх юм биш үү гэсэн утгатай асуулт байсан. Улсын хурлын гишүүд тангар өргөдөг. Үндсэн хуулиндаа тангар өргөсөн. Тэр үргийнхээ дагуу саналаа өгнө гэж найдаж гин гэсэн. Ийм л зүйл хийсэн. Тэрнээс ямар саналын нөхөй тэр өгсөн гэж ийм яриаггүй. Ийм ярих нь ч өөр утгагүй. Өнөөдөр гарч байгаа шийдвэр болгоны төлөө тэр компаниас ийм хандив авсан гэдэг ингээд яваад ах юм бол улсын хурлын гишүүд бүгдээр хандив авсан болох. Тэр донд барилгын компанид хандив өгсөн бол барилгын асуудал ярьж болохгүй гэдэг зүйл байхгүй л баха. Тэгэхээр та буруу ойлгосон байна. Тийм хариулт бол байгаагүй шүү. Үгүй за. Үгүй чи бүгдээрээ улс даяар сонссон л доо. Ер нь ямар ч албан тушаалтай хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Тим компани тэр ямар хандив ямар гişүүд өгснийг хэлээгүй л үлээ л дээ. Гэхдээ тэр компани гэж заасан бохгүй юу? Нэр усаа нийлж. Би хэлэхгүй байгаач. Ингэж болд юм уу? Бид нар чи яаж аж ахуй нэгжүүдэд дэмжих үү? Яаж хувь хүмүүсийг дэмжих үү? Монгол улсынхаа иргэдийг дэмжих үү? Ингээ байж хахад татвараа төлдөг, хуулийнхаа дагуу ажиллаа хийдэг. Тийм юмд одоо ийм компаниудаа бид нар хадгалж болохгүй. Тэд нар ч л ажлын байр бий болгож тэд нар ч л энэ ус орныг авч явж байгаас биш. Энэ одоо албан тушаалтнууд авч явдаг юм гэж байхгүй шүү дээ. Энийг зөв ойлгох хэрэгтэй. Ер нь манай Монгол улсын чинь тэгээд өгөнцөл хэлнэ шүү дээ. Тэр Veritas демократик гэдэг байгууллага автократ засаглалтай болчихжээ. Дарангуул тогтож байна гэд. Энэ одоо хараа тус байгууллага дэлхийн хэмжээний байгууллага тогтооцол байна л да. Тэр Пакистан, Афганистан энтертэй хавцаа явж ийн гэсэн байл шүү дээ. Одоо ийм л болчиход байна. Тэрний нэг илэрхийл нь одоо энэ хэрэг юм уу да. Тэгээ энэ засгийн газар энэ манай хууль зүйн дотоод хэргийн яам би ганцхан алтан гэрлийг уруутгах гайгүй байна. Энэ систем, энэ цагдаа, энэ прокурор ямар шуухай ажиллаж байгаа вэ гэдгийг харагдаж байна л да. Баг нь хууларч байна. Ард түмэн харж байна. За гэхдээ ямар ч байсныг 30 жил арчилсан замаар замнах гэж оролцсон явж байгаа энэ улс орны нүр царай энэ хэдэн залуучууд болж байна. Энэ залуучууд өөр болсон байж шүү. За бас энэ хүний эрхийн үндэсний комисч гэсэн дүгнэлтэд гаргацсан байна. За наран туяа ирээд энийг уншиж байгаа нэг сайн байна. Бас багч гэсэн ихтгэл найдвар төрүүлж байна. Яаж ажиллаж байна вэ гэхээр ерөөсөө хүн нь байвал зүйл анги нь олдноо. Ямар ч хүнийг ямар ч зүйл ангиар буруутгах чадах нэ. Эч одоо хэдэн өдөр дараалаад тэр зүйл анги нь өөрчлөгдөө. Тэр хоошлуушгүй үйл ажиллагаа явуулах шаардлагагүй байна гэсэн ийм утга агуулга хүний эрхийн үндэсний комиссаас гаргаж ирж байна шүү дээ. За бас нөгөө талаар бол амралтын өдрөөр 10 цагаас өглөөний үүр цайтал вирусийн шүүсэн гэж үзэж болохоор байна шүү дээ. Ингэж л ажиллаж байна.
тэр нэг тоног төхөөрөмж тэнд байгаа мэдээлэл одоо хэний дургу хүрээд байгаа юм бэ? Ямар их айцтай байх юм бэ энэ улсууд? Улсууд биш л дээ. Энэ их хурл энэ засгийн газар юунаас хайгаад байгаа? Хэвлэн мэдээлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чинь үндсэн хуулиар олгосон. Тэр байтугай хүн төрөхтөө дагад төрдөг зам ёсны эрх шүү дээ. Тэрийг зөрчиж байна. За нэгэн тийм болцсон юм чинь уул нь энэ засгийн газрыг төтгөлж үлээ. За сайд нь төтгөлзээд. Тэр Сагдаагийн ерөнхий газрын дарга төтгөлзээд. Тэр кибер гэмтэрхтэй тасхийг удирдлагын төтгүүлж байгаа шалах ёстой. Тэр мөрдөн байцаах үйл ажиллагаа бол халтчгүй байх ёстой шүү дээ. Гэтэл яагаад энд оролцоод байгаа юм бэ? Хууль зөрчигдөд байна. Зүгээр хажуу талаас нь харахад хуулийг дээдэлдэг, хууль захирагддаг ийм байхгүй болоод байгаа юм биш үү гэсэн ийм эргэлзээ ард түмний дунд төрж байна. Энд л дургу хойдөө шүү дээ. Ингэж чадахгүй чадахгүй юу? Ингэж хийвэл багч гэсэн итгэл сэргэх бах. А тэгэхгүй бол энэ ард түмний итгэл олон түмний одоо харж байгаа үзэж байгаа юм бол ямар ч одоо итгэх найдах ийм юмгүй болчиход байна. Станыг шалаар бүрэн болчлоо шүү дээ. Их хурлын энэ засгийн газрын байж байгаа байдал бол энийг одоо ойлгох цаг болсон байна.